Сайн бацгаана хүүхдүүдээ. Монголын үндэсний хүүхдийн кино академийн бүтээж өгөх нэвтрүүлгийн 7 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн анхан шатны багш Болгон Туяа агш маань хичээл заах гэж байна. За сайн байна уу агшаа? Сайн байна уу? Өнөөдөр хоёулаа юу хийх вүлээ? За хоёулаа өнөөдөр хүүхдүүдтэй зориулаад ийм өсний болтны ийм бантаг хийнэ. Гарын дор материалуудыг ашиглаад. За тэгээ бантаг болохоор ийм хавчаарнд тэгээд энэ шоронд өсний болтонд яаж хийх үг гэдгээ ярилцаад тэгээд хийх юм. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Kagami Juice байгаа. За энэ Kagami Juice нь болохоор дархлаа сайжруулдаг хүний эрүүл мэндэд сайн. За би энийг танд бэлгэлж байна. За баярлалаа. Ясан гоё. За хоёул энийг ээжид тавьчих. За тэгээд одоо хоёулаа юугаа хийчихлээ. За ихлээр хоёуланд ингээ ямар ч хамаагүй өнгийн өөртөө таалагдсан ийм материал хэрэг болно. За материалаа хоёулаа ингэж хурдаар нь барьж хагаад 25 см эртээ хайчлаж авах нь байна. Хайчлаж авахдаа эртөө хайчаар хайчлна. Гэтэ бишгээ юм том ийм эртээ хурц өдөртэй хайчаар биш өөртөө тохирсон гарт таарсан юугаар хайчлаа шүү. За юу. За багш нэг яг нөгөө яг 25 см хэмжээтэй тайраад ирсэн байгаа. Бэлдсэн аваад тавьж агаад тэгээд хайчилж. Болонд нь одоохондоо шугам байхгүй болохоор тий. За. Ингээд 25 см-аар ажиллаж аваад. За яг ямар хуу өргөнтэй ажиллана? За өргөнийх нь хэмжээ нь болохоор хоёлаа ингээд бариад ингэхдээ л нэг юм 10 орчим сантиметр байхаар юм хэмжээтэй. Тэгэхээр энэ нэг 20 см очир байх нь шүү дээ. Өргөн нь урт нь 25, өргөн нь 20 см орчим байх нь байна. За дааваа одоо ингээд бэлтчихлээ. Одоо дотоод тал руу харуулад ингээд тавьж агаад утас зүгээс өглөөд. За ер нь бол даавуудаа өнгөж ил дагуу утас байвал их зүгээр идэг. Цагаан амиг хармаар байхгүй тий. За хоёлаа ингээд зөө цаас өглөж бэлтчихэд. Хүүхдүүд манаас хайч ийм гарын хурц хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэж байгаарэ. Тийм маш болгоомжтой байх хэрэгтэй. Гадна талаас нь хүүхдүүд маань ойж эхлэх нь байна. Оёхдоо зөө уцаа сүгэлж бэлдээд. За тэгээд нэг үзүүрээс нь хоёуланг ингээд давхарлаж дарж барьж агаад. За тэгээд маш болгоомжтой шидэх хоёдлоор ойж эхлэх нь. Одоо энэ ингээ ойд бэлтгэсэн байгаа энэ ойдлоо өнгөн тал руу харуулах нь. За ингээд ойдл маань ингээ гараад ирж байна. Тэгэхээр энэ ойдлоо гол хэсэгт нь ингэж оруулж агаад ингээ бэлэн болно гэсэн үг. За энэ даавуу бол ямар ч төрлийн даавуу өөртөө таалагдсан зурагтай хээтэй янз бүрийн даавуу гэж болно. Цулгаа ингээд ийм даавуу байна. За энийг одоо хоёлаа хоёр үзүүрийн нийлүүлээд ингээд ингэж бэлдэх гэсэн үг. Ингэж бэлдэхдээ хоёлаа ламбуугаараа. За энэ ламбуугаа сайн халаасныхаа хараад маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэгээ халуун учраас ээж автайгаа хамтраад хийх бол ер нь бол тэгээ гэртээ байгаа тохиолдолд за ингэж голлуулаад чинь. Ингэж наагаад одоо энд ингээд босч ирээд байгаа хэсгийг бас ингэж наач. Ер нь бол энэ ламбуу гарт таарсан юм жижиг ламбуу их зүгээр том нь болохоор хэтэрхий томдоод идэв. За ингэ бэлэн болох чинь. Ингэж бэлэн болсон байгаа бэлтгэсэн маань одоо энд байж байна. За хоёул одоо хамтраад хийчих нэг авцгаа.
Энэ бас яг ингээд дотоод талд нь яг жижигхэн ингээд бэлдсэн байгаа. Энэ нь болохоор 2 см-аар ингээд бэлдсэн юм байгаа. За энийг маш гоё цэвэрхэн ингээд зангидчихна. Ингээд зангидчиад яг энэ зангидсан байгаа энэ хэсэг байгаа. Овгор хэсэг. Энэ овгор хэсгийг ингээд гоё цэвэрхэн ингэж зангидаад энийг ингээд бэлдэн болгочихно гэсэн. За одоо хоёлаа энийг гол хэсгийн дотогш нь хийгээд хоёр талынхаа гадна талуугаар ингээд бэлдээ. За зөв. Тэгээ энийг хоёр талд нь яг ингээд бэлтчихлээ. Бэлтснээр одоо хоёлаа ламбуугаар багшин чамтай хаад. Ингэж байлуулаад хөдөлт нь хахад нөгөөдөө чивдэрийн дандаг ингэ бэлэн болчих гэсэн баггүй. За тэгэхээр чи одоо ламбуугаараа ясан чамд артуулдаг. За мэн. За ламбуугаа байхдаа маш болгоомжтой байна шүү. За эхлээд энэ дээр жоохон төрөж. Нэг аль хавирна. Яг гол хэсэгт нь. За тэгээд энд яг зөв. Тэгээд нэг ингэж харчихна. Одоо доош нь харуулж хагаад загш тогч. Ингэж тавьснаа. Гэт. Тэр тарч. Тэгэхээр энийг за тэгээд жоохон дутуу улсынуудыг ингэж засаад энд одоо босч ирээд байгааг нь дахиад ламбуугаараа ингэж тавьчихна. За одоо ингэ ойлонх нь хийж байгаа гэдэг бэлэн болж байгаа нь шүү дээ. За тэгээ одоо ийм бэлэн бэлтцүүд байдаг шүү дээ. Эсвэл хохроод унтсан ч юм уу усны хавчаар усны боолтнууд байдаг. Тэд нэртэй та нэг яг хизэнээс сурсан. Багш нь тэгэл өөрт шаардлагатай болсон тохиолдолд өөртөө хийж зүгх гээл тэгэл багасаа хийж сурсан да. Ингээд нэгдэ жиг төрөх чинь. За тэгээд голдуулаад ингээд нарчна. За ингээд өнөөдрийн чиг дээрээ хийх чаа. Усны боолт авчаар маань ингээд бэлэн болчих тий. За багш нь энийг хийгээд босгоч. Үнэхээр гоё болж шүү. Тэгээ ямар ч одоо материалыг ашиглаад өөртөө ингээд юм хийгээд зүгч гэнэ шүү дээ. Тийм. Халуун цагаа маш болгоомжтой ашиглахгүй гар түлэн дээрээс нэг халуун байдаг шүү заяа. За. Тэгээ гэртээ сууж байгаа тохиолдолтой хүмүүс маань болгоомжтой хайчтайгаа халуун цавуутайгаа утас зүйтэйгээ маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Хүүхдүүд манаас гэртээ ингээ уйдаа сууж байхдаа иймэрхүү юм хийгээд. Тийм, өөрийнхөө төлөвлөгөөг чимэглэх. Тэгээд янз. За багш нь одоо болохоор авчаарын дээр биш, энэ шорон дээр хий. Ард нь бол өөрийнхөө дуртай юу ч хамаагүй харчаар. Ингээд хөөрхөн эрэгтэй хүмүүс хүртэл одоо өөрийнхөө зүг дуртай зангаа хүртэл гэж үзэж болно шүү дээ. Эрүүхий зангаа яг тэр л гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд багш нь чамд зүйлхэд. Энэ бүсэн дээр ингээд утгач. За. Ингээл боллоо да. Энэ бантыг яг хаана зүүж болох вэ? Усан дээрээ зүүж болно. За тэгээд жижигхэн хөлбөр ингэртээ зүүж болно. Эрэгтэй хүмүүс бол зангаа хийгээд үзүндээ зүүж болох нь байна. За тэгээд палаачныхаа бүсэн дээр хүртэл хийгээд зүүж болно шүү дээ. За ингээд одоо ч ингээ гой палаачтай тэгээд бүс нь ингээд болохгүй байвал наац.
Тийм ингээд нөгөө зангилж чаддаг шүү дээ. Тийм ингээд дэлбэлүүлж тийм болохоор ингээд бэлэн юм аваад бүсэн дээр ингээд өөрөө даавараа ингээд яг тэр нөгөө плажныхаа материалаар хийгээд зангилж ингээд хийгээд байна. За өнөөдрийн маань энэ авчаарыг хийхэд ашиглагдсан материалуудыг хүүхдүүдэд дахиад танилцуулъя. Ийм даваа материал, бүгэн даваа материал өөртөө таалагдсан хий хууртай ямар ч материал байж болно. Хайч нь болохоор зөвхөн хүүхдэд зориулагдсан хайч байна. За зүүн утас тэгээд энэ бэлэн бэлдэц гаринд орох маш хялбархан ийм материалууд хэрэг болно. Тэгээд бид хоёр материалуудаа ашиглаад ийм хөөрхөн бандаг авчаар хийсэн байна. Бант гэх юм ерөнхийдөө 8-аас 10 насны 8-аас дээш насны хүүхдүүд ерөнхийдөө хийж болно гэсэн үг. Яагаад гэвэл зүү утас тэгээд дээрэс нь хурц ирмэгтэй хайж халуун цав ашиглаж байгаа учраас. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт цаг зав гаргаж ирсэн танд маш их баярлалаа. За чамд ч гэсэн маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Kagami дархлаа дэмждэг хүүхдүүд манаас суугаад үзээрэй. Маш гоё амттай шүү. Манай өнөөдрийн нэвтрүүлэг энэ үрээд өндөрлөж байна. Дараа уулзлаа. Түр баяртай. Амьд байгалийн амт шим, удаг ногоо жимс, Kagami.